За сайн байцгаана уу. Хонгол хөтөлбөрийн тавтай мөр сонгол хөтөлбөрөөс нэг эдитгүй явдаг бичлэг маань өнөөдөр эхэлж байна. За тэгээд ээж гаднах орчноо харуулаарай гэсэн. Тэгээд гаднах орчноо нэг харуулдаг юм. За энэ болохоор манай байрны доотлолт ерөөдөө өдрийн цагаар ингээ хүүхдүүдийг тоглуулаад өсөнд ингээ байлга тийм. Тэгээд ойрын жоохон сонь сайхна бас найзуудтайгаа болон хөлгийнхээ гишүүдтэй бас бүлгийнхээ гишүүдтэй ингээ хуваалцъя. Тэгээд ингээд 8 минут амар надад бас амар сонирхолтой санагдаад байгаа юм. Ямар ч эдитгүй болоод байгаа болохоор ингээ улмал сонирхолтой. Ягаад тэгэхээр шууд ингээд толгой дотор бодогдож байгаа юм аа ингээд илэрхийлж чинь тий бодогдож явж байсан зүйлүүдээ бас шууд ингээд ярьчихж байгаа болохоор амар гоё байгаа. Надад бол арай гоё амар байгаа. За тэгээд ойрын сонь сан гэвэл өчигдөр walking одоо Тайландын Паттаяад walking street орж үзсэн. Тэгээд walking street орж үзсэн хүмүүс бол мэдэх бах тэнд юу ямар юм бол гэдэг. За тэгээд бас энэ авийнхаа одоо байрныхаа энэ блогийнхаа орчин суугчтай танилцсан монголчууд бас ганц нэг байгаад байгаа. Тэгээд тэдэртэй танилцж байгаа. Ямар ч гэсэн нэг Монголоос ирсэн 5 кг хоньны махтаа болсон. Бодохгүй тэрнгүүрээ тэгээд өнөөдөр гоё хоол хийж идэнэ. Тэгвэл 3 жилийн дараа Монгол хоньны мах идэх гэж шүү дээ. Бос санзул. За тэгээд ойрын сонь сайхан гэвэл тийм. Тэгээд ерөөдөө бол өдрийн цагаар би бүлэг болон community-ха үүсгэн байгуул, community шинээр үүсгэн байгуулж байгаа. Тэрнийхээ ажлуудыг хийж байгаа. За бас бүлэг дотроо болоод бас хэдүүлээ яах вэ гэсэн тиймэрхүү яриануудаа ажлуудаа хийж байгаа. За тэгээд бас ганц нэгэн хүмүүс одоо Солонгостоос найзууд маань бас ярьж исэн. Чи буцаад ирэхгүй мүү ингээ Монгол руу бүр явж байгаа мүү гэд. Тийм ээ би одоо Монгол руу явж байгаа. Тэгээд миний одоо очоод хийхийг хүсэж байгаа юмнууд юу юм бэ гэд нэг жоохон ярих гэж бодсон. Өнөөдөр ерөн болоод сэдв болоод за одоо хамгийн надад нэг номерт баг хийх гэж байгаа юм гэх юм бол ер нь сайн дурын ажлууд байгаа. Сайн дур ажил. Өмнө нь ингээд би YouTube-ээ өөр одоо 6 жилийн өмнө бичсэн YouTube-ээ ингээд бичлэгээ харангууд ер нь тийм нэг сайн дурын ажил хийх сонирхолтой хүн байгаа байхгүй юу. Тэгээ энэ бодол яг надад яг одоо дахиад ягаад юм хүчтэй бодогдоод байгаа юм бэ гингууд. Одоо ингээд Facebook-ээр ороод үзэн гууд ингээд Facebook-ны доор ингээд ороод үзэн гууд манай монголчууд гэж яа хэлээ те. Ер нь юм тийм талцсан хүмүүс их байгаад байгаа. Нэг ингээл нэг хүн ингээд пост хийчихэнгууд одоо жишээ нэг намын хүн гэдэг чинь танай нам манай нам тэгэл ингээд юусаа дандаа л юм талцсан байгаад байгаа. Тэгээ би энийг бас жоохон яагаад ийм байдалтай юм. Тэгээ ерөөсөө ингээд нэгдэж юм хийж байгаа юм гэхээр ерөн л ховор байгаад байгаа. Ерөн ховор. Тэгээд миний хувьд бол үндсэн манай одоо бүлэг байсан. Одоо бүлгээсээ гадна одоо бид нар community-гийн тогтолцоог ерөөдөө бол үүсгэж байгаа. Тэгэд энэ community болоод юу хийх юм бэ гэхээр нийгэмдээ ингэж нэгдэж янз бүр яг нэг бодиттой ажлуудыг хийх гэдэг байгаа сайн дурын ажил гэсэн үг. Ингээд ерөөдөө монголчууд ингээд ийм бүлэг community-нууд ингээд хэсэг ингэж болоод ингээд яг нийгэмдээ яг ингээд бодиттойгоор ингээд нийлцсэн юм хийх хэрэгтэй болчиход байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бүлэг дотор хэлж байгаад манай одоо бүлгийн агрономист энэ ивентийг ерөнхийдөө зохион байгуулахаар ажиллаж байна. Тэгээд энэ ивент маань мод тарих үйл ажиллагаа маань 3 сарын сүүл 4 сарын ихээр 4 сарын сүүлээр ерөнхийдөө бол бид нар ярилцсан байгаа. Тэгээд дараа нь бол одоо юу гэдгийг туул голынхоо хогийг цэвэрлэх ч юм уу те. Одоо иймэрхүү айдианууд байгаа. Тэгээд манайхан бас
одоо үзэж байгаа найзууд байх юм бол бас саналаа надад тэлээрээ энийг хийвэл гоё шүү. Тэгээ бөөнөрөө одоо зөв монголчууд залуучууд ингээд нэгдээл гоё бөөнөрөө нэг юм нэг нийгэмдээ яг ингээд нэг юм бодиттой болоод нэг юм хинт юм таалагдчихаагүй зүгээр л доторх хүн маань дуудлага маань те энийг хийх хүсэж байвал яг хийчмээр байгаа даа. Тэгээд одоо болвол ерөн пост пэйж нэгдсэн байгаа сонгоод хүлээгээд за бас мөн групп нэгдсэн байгаа сонгоод хүлээгээд тэгээд ингээд сайн дурын ажил хийх хүсэлтэй ерөн сонирхдог те тэгээд бас хүмүүс одоо найзууд маань байвал нэгдэрээ тэгээд найзууд руугаа бас тийм сонирхолтой найзууд байвал доор маань одоо миний YouTube-ийн доор меншн хийгээрээ бас энэ бичлэгийг тэр найз руугаа явуулж өгөөрэй. Тэгээд хамгийн ерөнхийдөө бол одоо гол зорж байгаа одоо хийх хүсэж байгаа ажил гэх юм бол нэг номер тэр байна. Тэгээ энэ тал дээр бас жоохон таашаа дэлгэрэнгүй бас пост болон групп дээр ерөнхийдөө бол юмнууд тавигдаад явах манайхан манай найзууд бол ойрхон байж байгаарай. За хоёрдугаар хийхийг хүсэж байгаа зүйл гэх юм бол ерөн ингээд гадаадд байгаад ч тэр юм уу нэг жоохон Монгол язгуураа жоохон санаж эхлээд байгаа. Тэгээд ерөн одоо юу гэдэг наадмаар нэг сур харуулахыг хүсэж байна. Тим спортыг хичээлхийг хүсэж байгаа. Энэ харин наадмаар амжих нь үгүй юу? Ямар ч гэсэн очоод би сур харвааны сургалтын төвд сураа явчих байх. Тэр талаараа бас нэг видео влог хийнэ манайхаа найзуудаа. За тэгээд одоо дараагийн юу хүсэж байгаа зүйлүүд мэдээж нэрээ Солонгост жоох ингээд хар бор ажил хийжсэн бол одоо ингээд Монголд их орондоо очих юм бол нэг тийм яг өөрийнхөө чаддаг те өөрийнхөө потенциал таарсан одоо ажлуудыг хийн. Тэгээд тэр нь бол үйл хөдлөлийн агент гэж бодож байгаа. Төлөвлөсөн байгаад бас байгаа. За энэ гурав дээр ерөөхдөө жоохон яг фокуслаад ажиллана. Тэгээ бас блогоо хийн. Тэгэхээр манайхан ус ойрхон байгаараа найзууд бас хөлгийн гишүүд маань. За ингээд ерөөхдөө бол нэг 7 минут 44 секунд болж ах шиг байна. Ингээд айгуу гоё бас тааруулаад ярьцдаг болчиход ах шиг байна шүү. Тэгээ удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцаая. Манайхан лайк, subscribe бас share хийж өгөөр дэмжээрэй. За түр бай.